Hey, за юу яцхан үзэгчтэй New Suck in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Монголын хип-хопын 7 хоног тутмын тойм мэдээлэл эхлэхэд бэлэн боллоо. Ол юмраад яг шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол гангатай холбогдож байгаа. Өнгөрсөн 7 хоногт татар болон гангаанаар зүв бай гэдэг дуу хийсэн. Энэ дууны хувьд бол сүүлийн 7 хоног Монголын хип-хоп сонирхогчдын анхаарлыг татаж эхэллээ. Нэг л хүчин зүйлээс болоод Gang B хамтлагийн гангагийн хувьд бол өөрийнхөө хэсэг дээр рэпер гинжинлүү дис хийж байх магадлалтай хит хэдэн мөртүүдийг бол шийдсэн. За магадлалтай ч юу байх вэ? Ер нь бол улаан цагаан байсан. Үнэгээ ясэм оо тийм байтгүй маснын нүргэний минь хатун нормас нинчануу тэмтэйсэн мөн нас ног нахын транч нэг үгдээсэл тэнэг ба you're mental like this bullshit but I wanna tell you God. За энэ хоёр рэперийн beef байх магадлалтай үйлдэлүүд нь хизэнээс эхэлсэн бэ гэхлээр 113 болон гинжин хоёрын дуунаас эхэлсэн та бүхэн мэдж байгаа. Үнэгээ ярьда би чамаа дүнэг чи ярида нүрэн дээр минь нинэж молон цаагуур эцэг тэгээ дүнхээр хайруу. Хөшигний арт бол рэп, хип-хоп тоглоомд бол янз бүрийн юм зөндөө болж ил байдаг. Гэхдээ гангагийн хувьд бол хөшигний арт бол энэ бүх зүйлээ байлгахыг хүсээгүй бололтой. Улаан цайм ямар ч дис биш. Гэхдээ ганц хоёр мөрөөр ингэж үг хайж ин гэдэг бол хип-хоп тоглоомыг илүү гоё хачирлаад илүү гоё амттай болгож өгч юм л даа сонирхолтой. Энэ хоёр рэпер хувьд бол мэдээж нэг рүүгээ дис дуу гаргаад янз бүр болохгүй нь ойлгомжтой байх. За тэгэд ямар ч тач энэ 7 хоногт рэпер гангагийн иймэрхүү үйлдэл нь рэп сонирхогчдын анхаарлыг татлаа. За дараагийн сэдв бол эх 7 хоног буюу тун удахгүй нээлттэй хийх райм гэдэг уран сайхны кинод холбогдож байгаа. Монголын маш олон рэперүүд тоглосон энэ кино 9 сарын 5-нд нээлттэй хийнэ гэдгийг одоо та бүхэн аль хэдийн мэддэг болсон байх. За Rhyme киноны хувьд бол энэ кинонд тоглосон жүжигчид болон артистуудаа нэг-нэгээр нь зарлаад эхэлчихсэн байна лээ. Энэ нь бас надад айгүй сонирхолтой санагдсан л да, нэг тоглолтын лайн ап зарлагдаад байгаа юм шиг те. За харин энэ киноны гол дүр болох рэпер Цаантахтай би 3 сарда зураг авалтан дээр нь очиод бас яриа авч ирсэн. А миний хувьд бол Цаантахтай тэр үед хамгийн анх удаа уулзж ирсэн. Энэ киноны гол дүрийг авахад энэ киноны гол дүрийн санал ирэхэд та яг яаж хүлээж авсан бэ юу? Нэлээд удаан бодсон уу, яасан бэ? Энэ киноны саналыг тавихад ер нь бол за гол дүр гэж хэлжсэн, гошууд гол дүрийг санал тавьж исэн. Тэгэхэд ер нь бол нэг амар тийм бодох юм байгаагүй. Хамгийн гол нь зохиолын одоо найруулагчаар ч юм уу зохиол бичсэн хүнээр тэгэл яриулаад за ер нь киноны агуулга зохиол надад чухалсэн. Энэ киног хүмүүс яагаад үзэх ёстой вэ? Сонгож үзэх ёстой. Энэ кино ер нь бол яг агуулгын хувьд бол Монголын яг юунд одоо кино орлогдох юм уу яг нэг иймэрхүү одоо юу гэдэг агуулга нь бол байж болно гэхдээ иймэрхүү юм хэлбэртэй хэлбэр иймэрхүү хэлбэрийн тийм кино гарч байгааг баха гэж бодож байна. Тэгээд бас хөгжмийн бас тийм амьдрал гэх юм уу тийм одоо урлагийн хүний ч юм уу хөгжмийн тийм амьдрал бас агуулгдсан болохоор энэ бол үзхэн зүг бахаалгач нэг жоохон тийм зодооны трүүкүүд хийж байгаа. Тэр нь надаас жоохон хол байгаа. Тийм тэр зодоо модоо хийгээгүй амар удаж байгаа шүү дээ. Тэр утгаараа ер нь бол зодооны бэлтгэлүүд нэлээ хийсэн. Тэгээд устаар бол гайгүй ер нь бол нэг тийм ер нь надаас зөрөөдөх юм байхгүй характерын үед. Өчигдөр болоод өнгөрсөн Triple X-ээс Rhyme кино толботой нэг юм гоё юм болсон байна лээ. Rhyme киноны хувьд бол албан ёсны трейлерээ цацчихсан, остуудаа цацсан, жүжигчдээ зарлчлаа. Одоо харин 9 сарын 5-нд кино нээлттэй хийхээр л одоо үзэл үлдлээ. За миний хувьд бол энэ кино 9 сарын 5-нд ч юм уу 6-нд нь аль нэгэнд нь үзнэ. Харин үзнийхаа дараа та хэдэд улаан цайн хийн өгөхгүйгээр нэг иймэрхүү кино байна лээ шүү гэдэг ревю бичлэг хийнэ. Монгол кинонд ч нэг юм үлэг болсон зохиол байдаг штэ тий. Тэгээ бас үлэг болсон планууд байгаа. Ерөнд бол баг дийлэнх юм нь үлэг болчихсон аль эсвэл гадны орны хуулбар байдаг учраас хүмүүс нэх тийм Монгол киног тий одоо масаар нь оошодоггүй шүү. Харин Rhyme киноны хувьд бусад арилжааны Монгол кинотойгоо адилхан байна уу? Аль эсвэл өөр байна уу? Үзчихэж л мэдээ. Бүр маш олон рэперүүд тоглосон киноных нь гол дүрийг хүртэл хоёр рэпер бүтээсэн тодорхой хэмжээний маш өндөр зардал гаргаж бүтэж байгаа гэх мэтчлэнтэй энэ бүх зүйлүүдийг бодонгууд ерөнхийдөө гайгүй байхаа хүлээлтийг бол айгүй тийм нураахгүй байх гэж хүлээгээд байгаа шүү дээ. За тэгээд тун удахгүй буюу дараа 7 хоногт 9 сарын 5-нд Rhyme киног бид бүх кино чатруудаас хүлээн авч үзэх боломжтой болох нэ. За дараагийн сэдв бол шууд энэ сэдвтэй уялдуулаад өчигдөр болоод өнгөрсөн Triple X Music Festival-т
үзэж байгаа. За Triplix-ийн энэ жилийн онцлог үйл явдлууд гэх юм бол хамгийн ойлгомжтой нэгдүгээрт entertainment талаас бол rap battle байсан. За дууралт ч юм уу тайз, ледний дүрс угаасаа Triplix супер байдаг ярих юм байхгүй. Энэ жилийн хувьд бол бас харуул хамгаалтаа илүү сайн чангатгаж өгсөн байсан. Зохион байгуулалт тал дээр илүү анхаарад айгүй дайжгүй сайн зохион байгуулалтаа болоод өнгөрсөн. Очсон удаа үзсэн хүмүүс бол угаасаа мэдж байгаа. Шоуг үзэж байгаа үзэгч хүүхдүүдийн хувьд ч гэсэн айгүй гоё соёлтой болсон харагдсан. Өмнөх жилүүдэд бодох юм бол за папарацци цэгийн мен дээр нэг иймэрхүү бичлэг цацагдсан байсан. Иргэний бичлэг Triplix тоглолттой бага насныхан ихтэй гэж аюулгүй байдалтай анхаарч ажилласан чинь эсрэгээрээ өөрсдөө хогоо түгэд гардаг ухамсартай залуус байжээ. Шинэ үеийн залуус өөр болжээ. За нэг иймэрхүү бичлэг бол цацагдсан байсан. За тэгээд ямар ч зодон байхгүй, хутга шүүг байхгүй те өөрсдөө хогоо түгэд гарсан байна. Ер нь яг л энэштэй залуусаа. Ямарваа нэгэн соёл орж ирээд түнд бас дасан зохицох хугацаа гэж байдаг штэ. Ер нь энэ бичлэг постуудыг харж байхдаа манай монголчууд одоо л яг гоё бүх зүйлд суралцсан байна да, соёл нь суудсан байна да гэж миний бодлоор харсан. Triplix-ийн хамгийн гоё чухал зүйлийг хэдүүлээ одоо ярьцгаая. Энэ бол мэдээж rap battle. За нийтдээ 5 battle явагдсан. Battle болгон баг л яг л таамагийн дагуу болсон. За хэрвээ battle-а үзэж амжаагүй бүтэн бичлэгийг нь хайж байгаа юм бол яг одоо үзцгээе. За хайгуу шачдөө. Али дэмжиж үгүй. Яна урмич ууглах үү? За зөв. Юу энэ систем шиг. Мэн гарч ирчихэ. Минь систем одоо хүртэл ганц бэ. Яад вэ гэвэл үргэсэн охин болгон лесби. Бита юу ч бэлдээгүй гэж. Систем жин дээр гараад жингийн үсгийг хүсдэг. Данч жин дээр гарахаа шууд эвдэрдэг. Системийн хажууд писта баг царайгаараа баг шовоо. Системийн өмнөд би санаандгүй өгж үзээд хэлсэн. Юу вэ писта энэ чинь шуута юм уу? За sorry писта. Эмсгээ болчих юм байна. Яа ичээд байна писта. Окей. За систем. Надад за өвчи бро. За юу байна да хамаа. Систем богойд ирсэн болохоор татаж явна да хамаа. 1 2 3 бас 4. Систем мисэг байхгүй болсон өвчи мав сүрэн. Өвчи надаас айдгаа бол нуун. Архичин писта дандаа ганцаараа уун. Жил 5 сар. Одоо гарна нар. Мангас найзсан ирсэн одоо яаж шахын хар. Утас дуурлаа. Өвчи бро байна уу? Мэн байхгүй байхад чиний карьер чи сайн уу? Хідэн хийсэн дуу чи явсан уу? Хідэн төгрөг хийсэн үү? Одоо нуугаад яах вэ? Надгүй хэцүү хүн байсан уу? Мэн хойлон цустай. Угаас ийм байдаг ёстой. Бид бол өвчи юм аа. Мэн чи хайртай шүү писта минь. Скэш болоо дөө. За. За манай өлрөөсөн бол бас идчихгүй хаас тийм эсдэг ч юм. Надад хэлсэн үү? Тэгэн. За яа. Please do better! Hey! Santos Sigo! Yeah! Yeah! Туулдаг би, адуусан пистах мотыг хажууд уужиг туулдаг. Өөрөөсөө хүүхэд үцэг юм шиг ирээд
дүүлдэг юм шууд чамайг бодож хивэлээ 10 жилийн өмнө байсан өдөр навчиг хивэлээ Тэсэ бэнда ахаа дуусахгүй шахаад байсан яасан хата цагта юурэ батна хийсэн бистэ ахаа дуусаа замиона бэдо дахиад их завчти биста Доса. Yeah. Шуугаас их шоолоо. Тийм үү. Тийм үү, кстати. Намайг татсан. Hey, let's go. And it's you will teach them to shine big. Dunia and the far para come big. Harus pura orang mah big. Harus betul. Hey, let's go. Ушрути яннара oni мама сикте. Хочет мама таша, мама бидикте. Yeah, it is. Хар сүнсчүүд шуулбас өөртөө очиж гойчроо өлмөс бүүписта холбос за нэг хоёр гурваараа чадвал тэгээд туураарай хийх юм байвал хамаа ийм танга уугаарай тэгж мопед дөрөв хүний бүх стори нуугаарай зүрх зүцэг биш байлуу тайзан дээрээс буугаарай хүй тийшнэ чи надруу ингэж харахгүй чи бэдо чиний цатан намайг батлахгүй чиний томо Чичнэр гомо. Yeah. Эй чаб сосох байх ганц хараа хэлчих. Шууд дараа тожиглож чи хохин ч юм уу гэж. Аяа чи видосаар копи угаасаа аяа автээ. Yeah. DJ Zaya gets in party. Hey yo. Let's go. Намайг яах гэж асуусан хэлээд байгаа чи ямар унтраалах юм уу? Арай хүмүүс нарагдахгүй байх ямар өргөн юм бэ? Пистач чи сэгэлтий дүү хаалах юм уу? Энээр Тришнагийн зураг бэдэн бэлээ дамболын дээр мен мэдсэн. Бүгд жагаах байсан бол хэлэн чи нод гитсэн. Сэтгцэн эрүүл мэндийн төрөө цалгагийн Тришна оргоцсон юм байна шүү. Чөтгөл шулуун дууч хин харан сэрээрээ битамчнаа тожигдсан байх шүү. Өсөлтөж бүрээ туг тагсан. Жишээ трапи багшаа. Next Trishna XXL пистагээс болгож агшаа. Чамтай хамт цэцааргүй баатар шаасаж бишаа. Окей. Цаанда Trishna дэмчи. Чи дэмчээд. Yeah. бит авахгүй явт юм аа. За, шууд өгсөн шүүгчний үднээс сонсъё. За, Тришна өгсөн шүүгчний үднээс сонсъё. За, Тришна яна. Yeah, let's get it. Baby. Би хамтарсан гахах болон чигтэй амархан. Хосон махтаж шахахсар байгаад. Шахах дахиад. Дахиад ихси. Ажиг дахиад. Эй.
мэдгүй сонсохдохгүй ингэж шүү дээ. Чи чанартай гэдэггүй. Let's go. Alright, let's go. Бид чанартай. Yeah, yeah. Because the thing like is right on the chin, the camera. What's the doctor? She calls her never go, but she have a son. Finally, they did a shot to that and I'm a son. Did you decide to teach him a kind of take him how to stop? Hey, hey. Yeah. Do baby, stay the baby, move a baby, make a baby. Was nice and warm, but I think I don't see people, baby. Yeah, I see the heat and go to the door, she get. And the foot with the back, I'll shut the jag is through, she get. Yeah. Hey. Yeah, and that's that drama with the heads of all. What it is, I'm going to tell us the yes of all. And the cat that's in the good, but the judge of all. To the side, I get on it, doesn't shut the edge of all. Yeah, DJ. Beat out, Jara, beat out, Jara. So sorry, c'est битээ сонсгоо жоохон манарчлаа. Би өглөө үгээ бичсэн байгаа цэждэг байгаа. Sorry. Сандамана барушурес бибила. Wait, what's the going on? Let's go. Wait. Hey. Энэ өөр битээ гэхдээ яг явъя. Намайг аван цааш чамайг аван антарис. Түүний дүү чи яваа гэж хитэж намайг аваа. Түүний цаашид авах бүтээгтэй түүний аваа. Түүний танаа жоохон ч стоп нэмэр түгш. Айгу парти чигээр түүний тэрхий хүрдэггүй. Үс найг тустай. Зэвгээс нүдэггүй. Чи яаж тэснач? Ни брэк фохой. Яс бэс чачиг. Вэк тот фохой. Намайг түтүрэ. Чиос миний зүрэ. Богоо үний дагтай бүтээгтэй зүрэ. Айгу бүк стах чамайг тоо. Хауга. Эй. Чамайг түтүү кэрэх шүү. Хойч хауга. Бүк стах чамайг тоо. Хауга. Миний үсч гибэсэ. Хатаа дүрэ хатаг авчраа авахаараа амар хацаах. Чоо. Хана чи. За идэг үсч гинөө. Илүү хич охин их чиг болоход дутуу бай. Үнэхээр болоогүй. Үнэхээр хараагүй. Үнэхээр яваагүй. Эй, хүч байхгүй болоо гэж сонсоод хийж таагах. Тэрийг хараа. Бэби нэг түгээс төгөхгүй. Той шатна ус найз байхгүй юу? Найз. Тэ. Ус найзтэй одоо цэцэр шиг явж үзүүлээ. Эртээс нэрсэж чи миний найз. Надад түрээ тусч чи миний найз. Начи бүгд тусч чи миний найз гэхдээ уучлаарай baby not миний найз. Би түрүү үсээгөө байсан шүү. За яадаг ч тодорхой тийм ээ? Окей, за дараагийн баг. За одоо 113-аас эхлэн. Өсөө. Таатагч гин үү? Мэн хэлсэндээ үрнэ. Огт ичээхгүй. Хідүмөр зовж бичээгүй. Жаахан хөвжүүх маягаар. Оронч байсан бол би эцэндээ ирэхгүй. Олдгоо идэх юм бол чи чихэндээ идэхгүй. Учир нь миний дуунууд хагшаа. Би бол пуужин баяраа. Мөхс бол надтай үг сүрэх болоогүй. 20 наадхаа. Авахыг заах юм гинэ. Энэ писта хойд авдаа. Нэг мөнгө дуулдгүй. Яагаад гэвэл мөнгө олдгүй. Мөрөөдөд болоо эсвэл мөрөөдөө тоглоод үз хойшаагаарай. Даанч садавч үнсүүлэн ганц санхүүгийн өгөөс их үүсвэр нь хойд таалгаарай. Зогсоод ангаах оромчонд толгой тархиаг өгж, олон дахиад өгөвч, зөрөгтэй танхаа үгэлж, ороодог тамхиа өгөж, сөрөв шархаа нөхөж, охин дахиа минь чи намайг ялмаар өв. Ядад сошиал паркад өргөж. Хэлбүгэн мэдчин тарган намхан бла хөгшөөн би бүксөө өөрөө арчиж хөгжмөөрөө хүүрийг тасчиж шавхаатай нууткаж шалан дээр унтаж алдаануудаас давхаас айгаагүй.
Харин чи янхан тэгээ болоо. Продюсер дамжиж явдаг студид тайжч. Мань хичнээн хүнд ачаагаа үүрж чамсаг арчааг үтж нэвтрүүлгүүдийн анкет бүгэлд од болгох татаа сайгаагүй. Надаа нэг асуулт байна. Үнэхээр гайхаад. Мапритийн дуун дээр бүжиглэн шаа тамарч ямар новшоо татаад байгаа юм бэ? Баатсууд юрдөө надад тоглоом. Чамтай будаацдахгүй уйлдгаараа чи яав. Амьдрал хариу өвлийн тулаан чанартай худлаа шаадаггүй би бол утгаараа хипхоп. Амьдсан би газар доороос хамгийн хүнд жиндээр нь зогсдог. Уралгаар нь сига. Мэ борондоо ороод нүдэ анхаар чихэндэн сонсогддог. Backyard тандр ялсан. Ускараа нэга. Окей. Үзүүдэт үг маби. Уулын 88 панчиж тохирсон. Ингэж булгаацж болох юм уу? Халзан анхаа яриад тэнтнэ. Уулын таандартай бадлуураас урдаас юу халзан хахаа гараад ирчихвээ. Нэг бадлыг яаж чадгийг дотлохоор би энд ирсэн. Угаасаа чи бидний хобби үстэй. Гүрүүл мовчи шалгасан, сноо шалгасан, надаа шалгасан, таандар шалгасан, сүүл дебот шалгасан. Чи ямар хүн болох шалгаж явдаг лог ийштэй. Үчнөө бат хийлээ. Одоо ч хамаагүй юу? Гопон царай яг замдар шигэд үгүй бацаа танаад уу юу? Түндийгөөс үдий фантомын урд бааталдаг байсан ч яасуу төв зингэлхийн тайзан дээр шаадаг болсон байна. Тэгтэл чи хөшөө цаашаа хиймэлээ шүү. Рэп хийвчээ миний хүмүүс энэ качрыг хөгжүүлж байна. Хөшөө цаашаа хийвэл сайн шүү. Make some noise. Чи юу байна шүү? Чимээгөө. Бэн ахаа. Цааш завгүй энэ гөрөлтөж жоохон байж байгаа ярих юм уу? Бид даавч залхах миний өгш автос цогсоос юм харих юм уу? Гадагшаагаар үзээгүй ирээн болох гэж биеэ шивээсээр бодох болсон. Гөрвөл жин дээр гарч зогсоод 113 кг гээд нэрээ бодож авсан. Өөрийгөө андеррэд гангстер гэж битгий шааж пистамэн. Хүмүүс чиний хайрын дуу бол тогоон чинээ гидсээр ч мэдсэн. Рэп тэмбэгээс хойш өснөг үсэг хинч хараагүй. Нэ өстө идсэн. Үнэ. Надад өчнөө би хурдан удаан утга дүүрэн дүү чамд захи хутга шүүг дуулах нэрэнд мөө дүүнер чам шиг дуурайкуудыг харангуудаа дуурах болно шүү. Дахиад ингэж шавар төрөөдүүдийг дуудангуудаа хутгах болно шүү. Суугаад өгнө. Болцсон тий. За. 113 төгсөн шүүгчний үлгээ сонсъё. 13,502 хүн оролцоосэй. Би ковч шүү. За бабрын төгсөн шүүгчний үлгээ сонсъё. Шатсан. Тэмээ энэ офитэс төгсөн баатал. За эндээс харахад бол өвчий буруу систем хоёрын баатал бол хамгийн нөхөрсөг баатал харагдаж байна. Угаасаа ч тэгэд нэг хамтлагийн хоёроо бие биенээс муухай үгээр хэлээд ахын цаашаа те ер нь яг логикоор. За 113 Мабрант гэсэн баатал бол яг харахгүй 60-40 хайрцаатай Мабрант хуссан харагдаж байна л да. Цааш тэгээ аргагүй бэлтгэлтэй байгаа үг мөг бол угаасаа аюулгүй сайраа биш та. За Blue болон Baby хоёрын баатал дээр бол Blue-гийн хувьд бол жоохон сандарсан уу яасан бас тэгээд битээ сонсохгүй нэгдэг асуудлуудыг цааш ярьж исэн. Рэпийн туршлага, рэпийн скиллэр бол яг харахгүй Baby 80 бааталыг аваа явцсан. За Wolfism болон Sigor нарын баатал Sigor миний бодлоор бол жоохон тийм хүлээлтэнд хүрээг үгэх юм уу? Харин эсрэгээрээ Wolfism-ийн хувьд бол тодорхой хэмжээний бэлтгэлтэй ямар ч сандрал байхгүй. Тэгэд мэдээж ур чадвар болон скиллэрээ цаашийн баатлыг аваачсан. Рэп баатлуудын хувьд бол нэг иймэрхүү байсан. Миний бодлоор 100-ны 100-ын рэп баатлаас хамаагүй дээр рэп баатал болсон. Яг өмнө нь ингэж тайзан дээр бааталтад үзсэн болохоор юм туршлагатай хүмүүс арай өөр үзчихлээ. За Triple X Music Festival-ийн хувьд энэ жил 80 жилдээ маш амжилттай зохион байгуулагдлаа. Угаасаа яг жилээс жилдээ тайзч гэдэг юм уу дууралттай харуул хамгаалт энэ бүх зүйл нь сайжирч ирсэн. Харин энийгээ дагаад үзэгчтэн ч гэсэн гоё соёлж байгааг харахад маш их баяртай байна. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдв Rocket Bay болон Logix-ны Tukатай холбогдож байна. За Tukагийн хувьд өөрийнхөө Facebook пэйж дээр миний цомгийг үнгүй сонсороо би хипхопыг мөнгөний төлөө хийдэггүй. Монголд том гэд байгаа рэперүүдийг чинь харна. Бүгднтэй нь муудалцъя. Би бэлэн байна. Шаалцъя өөр арга үлдсэнгүй. За нэг иймэрхүү бол постыг хийсэн. За энэ пост бичснийхээ ард дээрээс эвдэрхий хүнээ инглүүдийн хипхоп гэж шаах уу. Toyota ундаг пицтакууд надад яаж флекс хийхийг заах уу.
Гомо лалрууд. За нэг юм бас постыг бичсэн. За энэ нь бол угаасаа ойлгомжтой шууд анхаарлыг авмаар байгаа цэвэр бифийн шинжтэй пост байгаа. За рэпер Тукагийн хувьд бол нэлээд урт хугацаанд уран бүтээлийг хийхгүй ерөнхийдөө завсардсан байгаа гэж би хараад байгаа. 2018 онд буюу одоогоос 7 жилийн өмнө цаачин гинт бол маш том мэдээллийг хийж гарч ирж исэн. Хэрвээ та бүхэн санаж байгаа юм бол постных нь комент хэсгийг ажиглаж байхад бол цаачин ерөнхийдөө өөрийгөө эргээд уран бүтээлдээ орж гинөө гэсэн мэдээлэл хийсэн байсан. Угаасаа постноос нарахад бол цаачин чимээгүй байх хугацаанд ерөөсөө зүгээр суугаагүй бололтой бүхэл бүтэн цомог хийчихсэн байгаа юм байна. Эргээд уран бүтээлдээ орж ийн хипхопынхоо зах зээл рүү орж ийн гэдэг бол яхаа аргагүй анхаарал ч юм уу те одоо маркетинг тодорхой хэмжээнд бол хэрэгтэй. За тийм ч учраас цаачин ерөнхийдөө болоод рэпер Rocket Bay руу иймэрхүү бифийн шинжтэй постыг бичсэн болов уу гэж ойлгож байна. За мэдээж энэ бүхний хариуд бол рэпер Rocket Bay ямар ч мэдээлэл ч юм уу те стори юу ч хийгээгүй. Харж байхад бол угаасаа лойжсонгийнхэн тэр чигээр рэпер Rocket Bay дургу бололтой эхнийх нь Flag, Ginjin за тэгээд Tuka. За энэ бол миний бодлоор ямар ч биф биш зүгээр л нэг юм анхаарал авах зүйл гэж ойлгож байна. Гэхдээ цаашдаа үнэхээр бифлээд Tuka ахын зүгээс янз бүрийн те дууч байд юм уу, дис ч байд юм уу, өшөө олон пост, стори ч байд юм уу хийгээд байхыг бас үгүйсэхгүй. Бүх зүйлийг бол мэдээж бидэнд цаг хугацаа харуулдаг. За тэгээд энэ 7 хоногт Монголын хипхопод дээрх сэдвүүд бол хамгийн онцлог байлаа. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Хэрвээ бичлэг таалагдсан бол та бүхэн лайк дарахаа битгий мартаарай. Манай сүгэ дэмжиж subscribe дараарай. Suck out. Баярлалаа.